Нийслэлд явган үний замыг сэргээн засварлах тохижуулах ажлыг тогтмол хийдэг төдийлөн хангалттай үр дүнд хүрдэггүй. Улмаар жилбэрийн авар явган зам засах тохижуулах ажлыг өрнүүлдэг. Мөн нийслэлийн явган хүний ихэнх замын зорчих игний нарийсч хажуудах ногоон байгууламжаар эргээд талах нь энгийн үзэгдэл болсон. Энэ нэргээд ногоон зүлгэн сул шороо болсон муу ур дагавартай. Тиймээс энэ нөхцөлийг өөрчилж олон иргэд явхад чөлөөтэй явган хүний өргөн зам, ногоон байгууламж зэргийн нэгдсэн шүлжээг бий болгох ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын архитекторууд гаргажээ. Энэ зураг цэцлийн сараас ажил хэрэг болж хүрсэн байна. Ногоон байгууламж ургаж байгаа ч юм шиг явган хүний зам байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг ийм газруудаа бид нар судалж үзээд жишээ нь бол одоо энд ингээ харъя л тийм ээ. Энд ингээ харахад бол ингээд автцсан байна тийм. Тэгээд дараа нь болохоор энд нэг бас шороотой хэсэг. Энэ харахад бол ер нь нэг ногоон байвал байсан шинжтэй тийм. Тэгсэн мөрчөө одоо ургасан юм байхгүй. Тэрний гадна талаар болохоор ягаад гэвэл дахиад энд ингээд хүн харахад бол явган зам явахаар юм шинжтэй. Хүн ерөөсөө явган хүн явдаг. Тэгсэн мөрчөө энд ганц хоёр ширхгийг хавтангууд тавьж байгаад орхицсан. Тэгээд мөн адилхан шороо. Тийм учраас бид энийг нөгөө модулийнхаа дагуу болохоор зэрэг яах вэ тийм ээ. Энэ ногоон байгууламж тэгээд явган хүний зам гэсэн ийм байдалтай төлөвлөгөө гэсэн энэ дагуу орж иж байгаа. Авцамын хажууд 3 метрийн дотор явган зам байвал авцамаас шууд явган зам болох зэрэг 5 хувилбараар засна. Тухайлбал явган зам хэсэгчилсэн ногоон байгууламж, автозам, машин зам, ногоон байгууламж, явган зам гэж тохижуулах бол 4 дахь хувилбар нь явган зам, автомашины зам, ногоон байгууламж, явган зам байх юм а. Харин 5 дахь загвар нь машин зам, ногоон байгууламж, явган зам, ногоон байгууламж хэлбэрээр шинжилэн тохижуулна. За жишээлбэл энэ Чингэлтэй дүүргийн 1-р хороо буюу жуулчны гудамж, за яг худалдаа хөгжлийн банкны урд хэсэг явган зам буюу ногоон байгууламж гэж нэрлэдэг байгаа. За энэ бол хайр хүчцэн. За явган зам мэддэггүй, за ногоон байгууламж нь мэддэггүй ийм хэсэг байгаамаа. Өөрөөр хэлбэл энэ явган замыг шинжилээд за ногоон байгууламж нь цэцэг мод тарих, за зүлэг тарих гэх мэтчлэн тохижуулж янзлах юм аа. Ер нь автомаш ногоон бүстэй тэгээд явган замтай стандарт байдаг шүү дээ. Тэрүүгээр л одоо явах хэрэгтэй байна. Тогтмол шүү дээ. Тэгээд байгууллагууд явгууныхаа замаар ороод явгуунаа болгоол. Ер нь явган замаас илүү машин замаас сайжруулах арай дээр юм. Давчхандаа сул шороотой газрыг хатуу хүчлэлтэй зам болгон өөрчилнө. Мөн хитрхи бага талбайтай явган замыг ногоон байгууламж болгон өөрчлөх зарчмаар тохижуулахар болжээ. Эхний ээлжинд нийслэлийн төв 14 гудамжийн 64 байршилд тохижилтыг хийнэ.